Та өөрийнхөө мөрөөдлийн самбарыг хийгээд хүсэл мөрөөдлөө тодорхойлсон ч гэсэн тэр зүйлээ манифест хийж чадаагүй тохиолдол танд байсан уу? За яагаад вэ гэдгийг өнөөдөр би та нарт тайлбарлаж өгье. Яагаад гэвэл бид нар өөрсдөө дал бодол дотроо тэр хүсэл мөрөөдөлдөө буугаад өгчдөг. Тэгээ надад юу тохиолдсныг би та нарт бас хэлье. Энэ миний 2024 оны мөрөөдлийн самбар. Тэгээ одоо харангууд би энд байгаа бүх зүйлүүдийг өөрлөгөө татсан мөртлөө хоёрхан зүйлийг яг энэ бодлуудаасаа болоод татаж чадаагүй. Миний татахыг хүсэж байсан зүйл юу вэ гэхээр 100 мянган дагагчтай болсон гэсэн энэ плейтийг өөртөө татахыг хүсэж байсан. Энэ талаараа ч гэсэн бичлэг дээрээ ярьж исэн. Тэр үед миний followers аягүй сайн өсөж байсан чинь хэдхэн сарын дараа би ямар бичлэг хийсэн бэ гэхээр миний зорилго хүмүүст чин сэтгэлээсээ нөлөөлөх юм байна. Яг тэр плейтийг авах нь тийм чухал зүйл биш юм байна. Ягаад гэвэл би зөндөө олон хэрэггүй бичлэг хийж байгаа мөртлөө ийм плейттэй хүмүүс харсан болохоор өөрөө би далд бодол дотроо өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө буугаад өгцөө. Дараагийн миний хязгаарлалт юу байсан бэ гэхээр би өөрийнхөө брэнд, өөрийнхөө бизнесийг хүссэн хэмжээндээ өргөжүүлж чадаагүй. Яагаад гэвэл миний далд бодол надад юу гэж хэлдэг байсан бэ гэхээр би өөрийнхөө платформ, өөрийнхөө дуу хоолойг бизнес болгомооргүй байна. Намайг хүмүүс шуналтай гэд бочихгүй гэсэн тэр далд бодлууд намайг ингээд байн хязгаарлаад байдаг байсан. Тэгэнгүүт хорвоо ертөнц яг миний хүсэл мөрөөдлийг аль хэдийн сонссон бийжиж чи энэ зүйлийг удаан авахыг хүсэж байгаа мó гэд бүх зүйлийг яг ингээд удаашруулсан байгаа хгүй юу. Тэгтээ миний энэ ботсон бодлууд зүгээр л миний өөрийгөө хязгаарлаж байсан хязгаарлалт байсан. Би өөртөө хэлжсэн худлаа түүхүүд. Яагаад гэвэл би зөндөө олон хүмүүст нөлөөлдөг мөртлөө өөрийнхөө гоё бизнесийг авч явж иж болно. Зөндөө хүмүүс сэтгэлээсээ ямар нэгэн гоё зүйлийг хуваалцдаг мөртлөө зөндөө олон үзэгчтэй тэр плейтийг ч гэсэн авч болно. Би тэрийг аваад тэр байх эсгүй, энийг аваад энэ байх эсгүй гэсэн зүйл огтхонч байхгүй. Тэг эрэгтэй хүний тал дээр ч гэсэн би бас өөрийгөө тэгэж хязгаарлаж исэн юм бэлээ. Хүмүүс намайг яагаад найз залуугүй ингэж асуунгууд би юу гэж хэлдэг байсан бэ гэхээр би найз залуугүй байх хугацаанда бүр өөрийнхөө хүссэн амьдралыг өөрлөгөө манифест хийж чадсан, өөрийнхөө карьерийг бий болгосон болохоор хэрвээ хэн нэгэн миний амьдралд гараад ирэх юм бол би хүссэн зүйлээ хийж чадахгүй гэсэн далд бодол. Би хэрвээ найз залуутай болох юм бол би үр бүтэмжгүй байна гэд би өөртөө итгүүлсэн. Гэхдээ энэ итгэл үнэмшлийг манай найз намайг өөрчлөхөд аягүй тусалсан. Манай найз юу гэж хэлсэн бэ гэхээр гэхдээ Амина үгүй штэ, эрэгтэй хүн болгон тийм байх албагүй. Хэрвээ чи зөв хүнтэйгээ, хайртай хүнтэйгээ уулзах юм бол тэр хүн чинь эсэргээрээ чиний хийж байгаа зүйлийг дэмжиж чиний үйл явцыг хурцсах хүн байж болно гэж хэлсэн чинь бүр ингээд намайг өөрийнхөө бодлыг өөрчлөхөд тусалсан. Тэгээд одоо ингээ хараад байхад би зүгээр л өөрийнхөө далд бодлоор өөрлөгөө ирэх хүмүүсийг ч гэсэн ингээд хязгаарлаад түлхчихсэн байгаа байхгүй юу? Бид нар юуг үнэн гэж бодно, яг тэр итгэл үнэмшлэрээ өөрийнхөө амьдралыг манифест хийж бий болгодог. Тэгээд сүүлийн үед би яг энэ далд бодлоо, далд ухамсар дээрээ ажиллаж ихэснээс хойш бүр ингээд хүсэж байсан, хязгаарлаж байсан бүх зүйлсээ өөрлөгөө эргээд татаж байгаа. Гинт миний фолловерсууд YouTube дээр, Instagram дээр бүгдээрээ нэмэгдэж эхлэхээс гадна миний бизнес ч гэсэн гинт ингээд өргөжиж эхлээд тэгээ зөндөө олон гайхалтай зүйл ингээд бүр ингээд огцом өөрчлөгдөж эхэлж байгаа учраас би танд хэлмээрэн та хэрвээ ямар нэгэн зүйлийг татаж чадаагүй бол өөрийнхөө далд бодол, далд ухамсар эдгээр зүйл дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгээ хэрвээ та сонирхож байх юм бол би бас далд ухамсар, хоол зүй, сэтгэлгээний сургалтаа явуулсаар л байгаа. Тэгээ надтай хамт өөрийгөө хязгаарлаж байгаа бүх зүйлийг татаарай.